185 одоо хурамч нэхэмжилэл ирүүлсэн байна. За завшлах орлогоос ингээ үзэх юм бол тодорхой эмнэлгүүд, улсын одоо эмнэлгүүд дээр, за хувийн эмнэлгүүд дээр гарч ирж байна. Хуурамч нэхэмжлэхүүд ярих юм бол бас ингээд 340 удаагийн үйлдэлтэй, 42 удаагийн үйлдэлтэй, 40 удаагийн үйлдэлтэй гэдэг одоо ингээд эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө завшигсан, хуурамч нэхэмж авсан ийм олон үйлдэлүүд баримтаар тогтоогдож байгаа. Олон удаа бас тийм үү эрүүл мэндийн даатгалын сангаас одоо эмнэлэг авсан иргэд ч гэсэн одоо тоо баримтаар гарч ирж байгаа. Энэ бүгдийг л бид нэг цэгцлэмээр байна. Энийг цэгцэлж чадах юм бол энийг ёроолгүй авдар манд ёроолтой болно. Энэ гоожж байгаа онгорхоо сав манд гоожхоо болно. Үүнээс хэмнсэн, үүнээс тийм үү энд завшиж байгаа, хулгай хийж байгаа энэ хамаагүй зарцуулж байгаа энэ бодлыг цэгцэлснээрээ эргээд энэ даатгалын сангаас хэмнэгдсэн хөрөнгөөр энэ эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, эмчнэрийн цалин гэс нэмэгдүүлэх юм боломж олцоо гарна гэж үзэж байгаа. Энэ дээр бас ажлын хэсэг гарсан тодорхой тоосоо судалгаанууд хийгдэж байна. Эрүүл мэндийн сайд, чин бүрэн сайд бас ажиллаж байна. Сая бол 15%-аар буюу 191 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн ажилтнуудын цалин нэмэхээр тооцсон байгаа. За энэ дээр нэмээд одоо бас нэг энэ 2.2 их найдын зарлагтаа эрүүл мэндийн даатгалын сангаас нь 10% хэмнэхэд 220 тэрбум болно. Үүгээрээ дахиад одоо бас ингээд эрүүл мэндийн эмчнэрийн цалин нэмэгдүүлэх юм бололцоо боломж гарах байхаа гаргах гээд одоо бас холбогдох одоо тооцоо судалгаанууд хийгдээд эрүүл мэндийн сайд болон эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан тушаалтанд ажиллаж байгаа гэдгийг танд хэлье. Болооны Бээсэн гишүүн тодруулъя. За энэ эрүүл мэндийн салбарынхны одоо ингээд цалингийн хулгайны мөнгө ясны дараа нэмэгдүүлэх чинь чулуур ус явдал байна л да. Тэгэхээр энэ асуудал дээр бас нэг уусар тандахгүй эмнэлгийн хэрэгснээр дутагдал та. Энэ он дамжсны өрөөд байгаад байхгүй. Энийг нуудаг байхгүй. Өвчнөө нуусаг хүн чинь тэгээд өхөн шүү дээ. Энийг ягаад ил болгодог он гарсны дараа нэг нөхөө явдаг. Өнөхөр цалин хөлсөн хүрдэг. Тоног төгөөрөмж нь байхгүй. Зарим одоо эмнэлгийн хэрэгсэн байхгүй. Эмчнэр чинь баг шоронд явах гэж шүү дээ. Энэ дээр нь анхаармаар юм ээ. Ил болгож байна. Нөгөө талаар бүтц оронтойг шинжилэхгүй л эрүүл мэндийн яам, сангийн яам, хөдөлмөрийн хамгаалалын 3 яам нэгжиж энэ бүтц оронтойг эмнэлгийн орондоо тохируулсан бүтц оронтойг шинжилэхгүй л энэ цааш явахгүй. Гарын салаагаар мөнгө урсаад байна. Энэ дээр анхаарах шаардлага гэж бодож байна.